Давхуул аймаг дахь төрийн аудитын газраас санхүүгийн тайлангийн баталгаажуулах аудит болон төрийн эмнэлгийн тухай хуулийн хэрэгжилтэд үрдэн сэдвүүд аудитаа зэрэгцүүлэн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийлээ. Аудитаар шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 288 тэрбум 725.9 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 6 байгууллага алдаа зөрчлийг даслан зогсоох 1 тэрбум 33.9 сая төгрөгийн албан шаардлага, 59 байгууллагад цаашид үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах 288 тэрбум 725 сая төгрөгийн зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчлийг ангилан харуулбал шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-5 цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-8 бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилдах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хвшлийн түншлэлийн гэрээ, төсөв өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өөр авлага үүсгэсэн аливаа шийдвэр. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-3 тендерийн баримтчиг тендер шалгуулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцоо сонирхч тавих шалгуур үзүүл, тендер шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл шалтгаан. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 4-7 байгууллагын батлагдсан орондоонд орсон өөрчлөлт. Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 1-2 хагас жилийн төсвийн гүйцэтгэл, өмнөх оны төсвийн гүйцэтгэл, сар улирлын гүйцэтгэл. Зэрэг мэдээллийг хугацаа хоцрох, мэдээллийг орхигдуулах зэрэг зөрчил жил бүр давтагдан гарч байна. Иймд Давхуул аймаг дахь төрийн аудитын газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтнуудад шилэн дансны тухай хууль болон шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журмын дагуу мэдээллийг хууль заасан хугацаанд бүрэн байршуулахыг зөвлөж байна.